зүйлүүд бол маш олон бий. За энийг бол үзэгчд өөрсдөө ирээд одоо дүгнэх хаа гэж бодож байна. Халд тулааны үеэр чансаа ахиулах 10 тулаан явагтаар төлөвлөгдөжээ. Эндээс дараагийн шилдэг тамирчдыг сонгон шалруулна гэдгийг хэлж байсан юм а. Боцоод халд тулаан энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар Паласын Royal танхимд 17 цагаас болно. Бэлэн болсон байна. Эрингний Улаанбулангаас Мишель кикбокс төвийн тамирчин Шижир Эрдэнэ, за Эрингний Хөхбулангаас Шанц дожо клубын тамирчин Батгэрэл нар энэ удаа тулалдах юм байна. За ингээд хоёр тамирчны 1-р үеийн тулаан эхэллээ. За маш сонирхолтой юм тулаан болгон дамжиггүй. За биеийн хөгжлийн хувьд бол одоо Улаанбулангаас гарч тулалдаж байгаа Шижир Эрдэнэ хувьд бас одоо арай илүү харагдаж байна. За энэ хоёр тамирчны хувьд бол бас шинэ гарч ирж байгаа ийм тамирчид цаашид бас Монгол улсад болон төвдлөгийн олон улсын тэмцээнүүдэд бас их хөрнөлөлөн оролцох ийм бас ур чадвартай тамирчид байгаа болоо гэж бас миний хувьд бол бодож байна. За 1-р үед гарч ирэл хоёр тамирчин бол үнэхээр сайхан гал гарсан тачилсан ийм тулааныг бол үзүүлж чадж байна. За энэ UB Palace-ийн Royal танхимд цугларсан бас кикбокс сонирхогч үзэгчдийг бол одоо үнэхээр хөгжөөж за зүсийг хөөргөж чадж байна. Үнэхээр тулааны бас өрмө гоё хувилбарыг бол гаргаж байна. За Батгэрлийн хувьд бол одоо бас өрсөлдөх тамирчтайгаа тулааныг бас хэсэг ажиглаж бас байсан. За ингээд бас сая бол одоо тэтэрсэн үнэхээр сайхан угсарсан цохилтуудыг бас хийж өрсөлдөгчөө бас хүнд байдалд оруулж байна. За Шижир Эрдэнэ хувьд бас гарч ирээд бас нэлээд санаачлал гартаа авахыг хичээж ингэж дайрж тулалдсан. За эндээ бас одоо өөрөө бас жоох ядарсан шинж бол одоо ажиглагдж байна. За үнэхээр сайхан тулааныг бол үзүүлж чадж байна. Хоёр тамирчин бол одоо 1-р үе эхлээл одоо хийнийхэн тулааныг ажиглахгүй одоо шууд л одоо хоёр тамирчин бол хоёр талаас сайхан тулааныг үзүүлж байна. За сая 100 гаруй шулуун цохилдоос амжилттай болсон. За гэхдээ төдийлөн бас өрсөлдөгчдөө хүчтэй тусаж чадсангүй. За Улаанбаатартай хөх шорттой тамирчин бол Мишель кикбокс төвийн тамирчин Шижир Эрдэнэ. За цагаан шорттой хөх бэлэтэй тамирчин бол Шамдас дожогийн тамирчин Батгэрэл байгаа. За Батгэрлийн бас гарын цогт бол маш хүчтэй, маш оновчтой бол одоо өрсөлдөгч тамирчиндээ бол тусж байна. Батгэрлийн хувьд бол одоо санаачлагыг гартаа авч эхэлж байна. За тулаан эхлээд бол одоо Шижир Эрдэнэ нэлээд хүчтэй товтлогооныг хийж өрсөлдөгчийн зүрхийг өгүүлэх гэсэн ийм тактиктай гарч ирсэн. За гисэн хэдэж бол тулааны 1-р дунд хэсгээс эхлээд бол Батгэрлийн хувьд бол за тулаан бол үнэхээр сайхан болж өрсөлдөгч тамирчнаа бол одоо өөрөөс илүү гэдгийг бол өөрөө үзүүлж чадж байна. За сая бас хонх дуурсны дагаар цогсон. За шүүгч анхааруулж байна. За ингээд 62 кг-ын чингийн чансааг уулах тулааны 1-р 3 дахь тулааны за 1-р үеийн цаг дуслаа. За ингээд хоёр тамирчин болоод амарч байна. За Эрингний хөх болонд Шанц дожогийн тамирчин Батгэрэл амарч байна. За дасгалжуулагч мэргэжлийн кикбоксing тамирчин за тулааны спортын олон төрлөөр бас одоо эх орныхоо нэрийн өмнөөс төв дэлхийн олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг дуусгаж байсан
наран тунгалаг дасгалжуулж байгаа юм байна. Энэ тамирчны хувьд бол шин залуу гарч ирж байгаа ийм тамирчин. За төдийлөн олон улсын тэмцээн манаас зохиогддог томоохон тэмцээнүүд бол оролцож байгаагүй ийм тамирчид. Тэрэн цаашид бол ер нь өсгөрөөдүүтэй ийм тамирчид гэдэг нь бол эндээс харагдаж байна. За кикбоксинг спорт бол одоо манай улсад сүүлийн жилүүдэд үнэхээр сайхан өндөр түвшинд хөгжиж байгаа ийм спортын төрөл. За энэ бол одоо Монголын кикбокс тулааны спортын холбооны үйл ажиллагаатай бол яагаад аргагүй шууд уялдаа холбоотой. Монголын кикбокс тулааны спортын холбоо жилд ерөн 10-аас доошгүй тэмцээнүүд бол зохион явуулдаг. За улсын аврах шалгаруулах тэмцээн болон за өнгөрсөн 2008 оноос M1 Grand Prix гэж одоо маш сайхан тэмцээнүүд бол санаачлан зохион явуулж